Энэ би юу ийцэн бэ? Би танаас нэг юм хэлвэл алуулчихлах та. Өөх, эн чинь ийм жижигхэн байлуу. За сайн байцгаана үзэгчдээ. Нартай ч юм уу, сартай ч юм уу өдөр намайг үзэхэд ороод ирвэдэ энэ удаагийн шинэ бичлэгэндээ тавтай харилцгаа. Oh my god. Би энэ удаагийн шинэ бичлэгэн дээр маш их догдолж эхэлж байна. Та нар миний хоолой молог сонсолтоо бүр царигж байгаа эстэй. Урсгал шүлэглэхээр ингээл айтайхан өгүүлбэр холбоод хэлчихээр хэл ам нь эвэлж өгөхгүй маа. Ямар ч хэлсэн миний хоолой их сайхан ийм чанга байгаа гэдэг нь их жаргалтай байгаа. Ягаад гэх юм бол би одоо хүүхэд насныхаа дурсамж руу аялах гэж байна. За тэгээ бүгдээрээ хамтдаа Тайсоны хүүхэд насндаа идэж өссөн зарим нэвчлийг хамтаа эхэлцгээе. За тэгээ та бүхэн бичлэгэндээ тавтай мэрэл. Энэ барыг миний хамгийн сүртэй эхлүүлж байгаа бичлэг баха. Oh my god. За би бичлэг дундаараа дайлчнаад өөрөө төр гараад ирлээ. За яасан бэ гэхлээр би та бүхэнд бяцхан урамшууллын талаар мэдээлэл өргөх гэдэг нэг догтлсан юмтан гараад ирлээ. Бэли Панаас ангаараа найрамдал цусан дамарцгай анкл цогтойтой цуг гэдэг урамшуул зарласан байлээ. Хамгийн том шагнал нь тэр гэсэн. Та бүхэнд би энэний талаар бяцхан мэдээлэл хүргэе. Та бүхэн минь 6 сарын 14 хүртэл Бэли Пан буюу энэхүү пробиотик ундаага худалдан авснаар уудны гадна талд байрлах энэхүү суглааг ингэж хусснаар та бүхэн минь урамшуулдаа оролцох боломжтой хань. Надад нэг ундаа байгаа байхгүй бүгдээрээ задлаад надад суглаанаас нь хонжур байна үгүй гэдэг бүгдээрээ бас шалгаж үзцгээе. Хөө юуг нүг үг гарч ирээд тах шиг байна. Айгу урт үг гараад ирлээ. Ацтан болчихж байгаа юм шүү. Үе. Зөөр хүмүүст хэлж байхдаа л ацтан болчих юм уу? Би хуссан чинь чи өөрөө л ид шид шүү гэдэг үг гарч ирлээ. Энэхүү пробиотик унтаагаа худалдан аваад анги хамт олноороо гэдэг нь 10 жилийн сурагчид оюутан цэцэрлэг ингээ бүх анги хамт олныг хамарч хэлж байгаа болохоор зөвхөн 10 жилийн сурагчид гэж та бүхэн битгий ойлгоорой. Суглаад хөтөлбөр дуустал Улаанбаатар хотын хаа нэгтээ pop up store нэгтсэн байгаа юм байлээ. Та миний бүр хүрээлэн дээр очисон pop-up store дээр бүр 3-3 азтан тодорсон гэж боддоо. 7 хоногийн амралтын өдөр буюу 16, 17 оны өдөр хан уул дүүргийн e-mart дээр мөн pop-up store маань нэгдэж байгаа юм байлээ. Мөн pop-up store-оос суглаад хонжор гарах магадлал илүү өндөр байгаа юм байлээ шүү үзэгчид минь. За хамгийн ихний зармиг болохоор би өөрийнхөө гараар хийсэн зармиг байгаа. Бүгдээрээ миний тэр зармигийг хэрхэн яаж хийсэн процесс болон үйл явцыг харцгаая. Тэгээд бүгдээрээ эргээд уулзцгаая. За тэгэхээр үзэгчдээ орой бид бүхний амталж үзэж байгаа заримгуудын нэг нь болохоор би өөрөө хийх байгаа. Тэгэд өөрийнхөө хийсэн заримгийг өөрөө амтлаад мэдээж оноо өгөх хэрэгтэй болсон. Тэгээ хамгийн түрүүнд бид нэр одоо ямар заримыг хийх гэж байгаа вэ гэхээр намайг жоохон байхад айгүй од байсан юм а тэр заримыг. Хүүхдүүд бүр хийгээд би ингээ зараад мөнгө олдог гэсэн байхгүй. Би ч гэсэн зараад яваад мөнгө олж ирсэн үе зөндөө би. За тэгэхээр бидэнд одоо ийм дэлгүүрт байдаг ийм одоо энэ ч одоо юу гэдэг лээ. Архиудаг аяга биш ээ. Энд одоо юу гэх юм бэ? Шилэн биш аяга гэх юм уу? Юу шилэн биш аяга вэ? Энийг одоо юу гэх юм бэ? Та нар дэлгүүрээс очиод нэг удаагийн аяга. Би ямар тэнийг юм бэ? Нэг удаагийн аяга бидэнд хэрэгтэй заяа. 3 төрлийн сироп байгаа болохоор бүгдээрээ 3 төрлийн амт гаргана гэсэн үг. Тэгэхээр бидэнд ийм 3 аяга хэрэгтэй. Тэгээ дээрэс нэмээд хамгийн гол орц маань тараг. За тэгээ тараг болохоор тэгээ хэмжээгээрээ л энэ 3 аяга дүүрэгч хэмжээний тараг байхад л тэгэл болно заяа. За тэгээ бүгдээрээ заримгаа эцгээе. Түрүүний уудтай таргийг чи ингээд шилэн дигээд айдрлаа. Одоо бүгдээрээ энийг ингээд 3 ширхэг одоо хэдэн ширхгийг хөлдөөгч байгаа яг тэр аягандаа ингээд сайхан дүүргэн заяа. Жоохныг л дүүргэе. Одоо яана би бүр яг асгаж заваарнаа. Энэ яг асгарах гээд ах юм. Ээж намайг чээс ингээд 3 аяга бүгдээрээ таргаараа сайхан дүүргчлээ. Одоо яг тусын өөрсдийн гэсэн амтыг одоо энэ дотор хийх ёстой. Эхний таргандаа болохоор хам боргоцооны амт оруулцгаая. Болох байлгүй дээ тийм ээ. Одоо ингээл хутгах чинь маа. За хам боргоцооны амттай нэг юм жоохон шарфтар боллоо. Нэг тийм сүү шиг. Дараачих нь болохоор тоорны амттай. За тоортой нь болохоор ийм арай нэг жоохон улбар шарфтар. Гүн улбар шар. За хамгийн сүүлийнх нь болохоор манготэй. За ингээд 3 тараг маань бэлэн боллоо. Одоо энийг бүр ядарсан ааж. Одоо энэ бүгдээрээ хөлдөөгчөнд хөлдөөгөөд одоо бүгдээрээ эднэрийг хөлцсөний дараа уулзцгаая. Баялаа баяр та. За та бүхэн минь дөнгөж сая үйл явцаа үдсэн байх. Тэгээд ямар ч байсан зайраг маань хөлдөөд бэлэн болоод тэгээ бүр галдуу шиг оргилж морглоо сүртэй юм болчихсон. Харуулъя. За нийт 3 төрлийн зайрмыг Тайсон маань хийж хөлдөөсөн байгаа. Одоо харах юм бол ууг нь бичин бүр яг зураасын дагуулаад айгүй Тэгийн зураасныхын дагуул хийсэн нэгсэн чинь ингээд ориглоод ингээд хөөгөөд
ингээд нөгөө нэг хөөсөн гурил шиг мантуу шиг энэ ч одоо өөр ч үг мэл ч юм дээ айгүй бомбаасан булцаасан одоо бомбис юм болчиж уг нь би амир нарийнхан юм хийсэн. За тэг ямар ч байсан бүгдээрээ амсцгаая. Хамгийн ихнийх нь болохоор энэ одоо ямар төрөлхөөсөө мэдэхгүй байна амсаал үзье. Ямарсан би энд амир дуртай байсан жоох байх та. Харагдж байна уу? Шар өнгөтэй. Сироп нэгтчихжээ. Инст амар мохот сироп нэгтчих. Түй. 10-аас 0. За дараачих нь ямар амар их сироп хийгээ хийсэн би. Дараачих нь болохоор улбар шарт энэ торт юм шиг байна. Энэ ч гэсэн амар сироп нэг болчихжээ. Амнаас бүр шүлс маань бүр шууд өөрөө гойжж шít. Амар их сироптой тэгээд энэ тарг нь гисцэн байсан юм шиг байна. Тэнгэр миний. Энэ би юу ийцэн бэ? Сироп дангаар нийтж байгаа юм шиг л авч штэ. Энэ арай биш ямар муухай юм бэ? Ядж хахад ямар хогийн амттай сироп авсан юм бэ? Энэ дэжгүй юм. Миний багада хийдэг байсан нь бол энэ байна. Энэ нь гоё юм байна шүү. Тэр нөгөө хоёрын сиропын нэгтүүд аж хулгаж. Тайр юм. Одоо ингээд хог дээр хаягдж шít хөрх юм. Уг нь зов цуглуулж бүтээгдэхүүнийг цуглуулж хийсэн. Ингээд идээчгүй хаягдаад хараас хог юм аа. За тэгэхээр үзэгчтэй олон жил хийгээгүй болохоор туршлага алдсан байна. Та бүхэн минь гэртээ хийж идэх гэж байгаа. Нэгт би та бүхэндээ ийм муухай бит хортой сироп хэрэглээсэй гэж хүсэхгүй байна. Мэдээж гоё жимсний гоё одоо өтгөрүүлсэн шүүс хийгээд ч юм уу хутгаад тарагтайгаа хутгаад хөлдөөгөөд идвэл маш эрүүл заримг болно. Мөн хоёрт тийм өтгөрүүлсэн одоо шүүс нь байхгүй байх юм бол та бүхэн сиропоо хийхдээ маш бага хэмжээгээр хийгэрээ идэхгүй амар балиар ёрын амттай болж байна заяа. Бүр ёрын гэдэг үг багтахаар муухай болж байна. Энэ бол дэжгүй байна. Эндээ ядаж 10-аас 10 оноо өгчихдээ нөгөө хоёр нь одоо 0 авсан юм чинь тийм ээ. Ядаж нэг нь явъя л да. 10-аас 10 100-тай нөгөө хоёр нь тэгтэй. Дараачийн зарим маань болохоор энэ юу вэ? Шоколадтай юу гэдэг вэ? Энийг одоо юу гэдэг юм болоо? Шоколадтай юм торхтой зармиг. Энийг багада би одоо торхтой зармиг гэж дууддаг байсан юм байна. Энийг бол багада амар их хийддэг байсан. Энэ намайг жоохон байхад бол 250 төгрөг гэдэг байсан байгаа. Одоо хэдэн төгрөг болсныг мартчихж. Ингээд аль 7 хоногийн өмнө заримгуудаа цуглуулад хөлдөөгчөндөө хийсэн байсан байхгүй юу? Тэгээ одоо үнийг мартчихжээ. Ямарсан бүгд амсч үзье. Би танаас нэг юм хэлвэл алуулчихлах та. Одоо хэлэхгүйгээд яах вэ? Энэ хөрөгчөнд байсан чинь нөгөө нэг хөрөгчний амт гэж байдэн штэ нэг юм сонин нэг махны ядж хахад махны хажуу тавьсан чинь нэг юм сонин махны амт орчиж байна. Хамаагүй үнэхээр уучлаарай найзуудаа үзэгчтэй. Энэ надаас болоод муухай амттай болчихжээ. Түй эдэлтгүй болчих. 10-аас за уучлаарай үнэхээр тэгтэй бөхөөрэй. Яг надаас олж муухай болсон шүү гэхдээ. Уг нь гоё штэ тий мэдэнтэй та нар. Дараачих нь болохоор юм банантай төрөл нь энэ одоо ялгаагүй энэ одоо адилхан л нэг махны амт ороод муухай л болцсон байгаа. Би угаасаа мэдчихээн. Байж та энийг гадна талаас нь хичнээн хүн барьдаг бол тэгээ би ингээл барьж байгаа юм чинь тэр хүмүүснээс ингэж хийхтэй тэгэл жоохон ариун цэвэр хангагдаагүй зарим гэж магадгүй юм тий. За ямаас хийж үзье. Энэ бол гайгүй байна. Муухай хөрөгчний амт ороогүй байна. Нэг тийм банан маягийн амт оруулах гэж хичээсэн байна заяо. Би энэ гэхдээ банантай байдгийг мэдэхгүй. Дандаа энэ шоколадтайг л авч иддэг гэсэн жоохон бахта. Банантай сүүлийн үед гарсан юм шиг байна. Яг хөөхий бас зайрмаг болох гэж үдсэн л байна. Хөөхин дажгүй байна. Толгойлоо шууд 8 оноо л гэж орж байна. 10-аас 8 буюу 80-тай би өглөө. За дараачийн зайрмаг болохоор алдарт бүжин яас ийм зургийг ихтэй анх удаа ингэж амар удаан ширтэж харж шít. Ямар царайлаг туулаатай юм те. Йоо бүжин хин хайрладаг вэ? Би бүр бүжинд үнэхээр дуртай. Тэхөө бүжин мал үнэхээр яг нэг тийм хямдхан мөртлөө үнэхээр амны цангаа тайлж чаддаг үнэ солиотой гоё зарим заяа. Амар дуртай. Яг тэр нөгөө хөөхөн амт нь байж хөөхөн хിവэрээ урдын дурсан сэдрэлсэн ясан сайхан зарим вэ чи. Маш гоё зөөлхөн болбра. Надад энийг бүр суурин дээр нийт дуусгахны 10-аас 10 100-тай. Угаасаа энэ бол ярилтгүй. Хямдхан мөртлөө зэндаа өндөртэй зарим гэж энийг хэлнэ. Юу гэсэн ч үг юм те. Айгүй нэг тийм сониуг гэлжлээ.
Тэгэхэд нэг бяцхан мэдээлэл хүргэе. Та бүхэн минь TJ-ээр нохоогоо олон нийтийн газраар салхилуулж байх үедээ нэг бяцхан зүйлийг анхаараасаа гэж би хүсэж байна. Олон нийтийн газар буюу үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бага насны хүүхдүүд маш их байдаг болохоор TJ-ээр нохоотой ах эгчнэр хүүхэд багчууд байх юм бол та бүхэн минь нэгт нохоондоо хошуувчийн ингэж зүйлгээд нэг хүн уурч тасдгүйхан шиг болгоод дээрээс нь нохооныхоо ялгадас буюу одоо өтгөн баасын та бүхэн минь сайхан цэвэрлдэг байгаасаа гэж цэцэрлэгт хүрээлэнгээс маань бас хилээд өгөөрэй гэж надаар дамжуулж хүссэн байгаа. Нэг хэцүү зүйл биш шүү дээ. Яг энийг ингээд биелүүлээсэй гэж тайсан миний зүгээс хүсэж байна. За тэгээ бүгдээрээ үргэлжлүүлээд бичлэгээ үзцгээе. За дараачийн зайрмаг болохоор энэ лайк гаргасан үхэрний зурагтай зайрмаг. Энэ намайг жоохон байхад бол 100 төгрөг, 150 төгрөг гэж зарагддаг байсан. Одоо хэд басныг мэдэхгүй. Ямар ч байсан одоо үеийн одоо надаас одоо саяхан төрсөн тий одоо нэг дөнгөж 5 6 7 настай хүмүүс байх юм бол намайг жоохон байхад энэ зайрмаг чинь 100 төгрөг гэдэг байсан шүү. Айгүй эртээр үеийн хүн болчихжээ би одоо юу өөх энэ чинь ийм жижигхэн байлуу. Ямар сон жижигхэн. Жоохон ийм том юм байгаагүй лүү. Тэгээ ямарсан иймэрхүү байна. Яа ийм туранхаа. Энд чинь 100 төгрөгөөс болж байгаа сте хөрхий. Нэг удаа аваад ичил болж байгаа байхгүй. Амсцай. Энд чинь арцтай хөө юм юмстэй үгүй лөө. Тэгээ арцтай. Эсэглэн байна. Энэ бол гоёо. Дажгүй. 100 төгрөгийн бүтээгдэхүүнхээ бас хөөрхөн болж байгаа байхгүй. 10-аас 10 бол авахаар л байна. Яг миний төрлийн зайрмаг байгаа байхгүй. Айгүй амны цангаас хөөрхөн тайлна. Би бол энд бол хямдхан мөртлөө дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гэдэг бас цол өглөө. 10-аас 10 100 Вау. Дараачих нь болохоор бид бүхний сайн мэдэх бамбар. Йоо, трактор юм ааши лээ. За бамбараа амсч үзье. Хэвэндээ нөө өөрчлөгч яаж юу ийж юу. Бамбар идэг удаж байна. Солонгос ч нөө аарттай зариг байхгүй ч тэ өөр хэмнэ. Тэг Монголд л байдаг. За. Бамбар бол гоё юм байна. Аарц нь яалтчгүй нэг тийм гоё амттай аарц байна. Солиотой. Бамбар бол үнэхээр солиотой юм байна. 10-аас 10 100 За дараачийн зайрмаг болохоор башаа түрүүний нөгөө нэг гого гэдэг аарцтай зайрмаг чинь нэг үйлдвэрийн зайрмаг гэсэн юм шиг. Энийг одоо л мэдчихэж шин. Наараа нөгөө өхөр чинь бас ингэ явж байна. Энийг болохоор уг нь амаараа ингэж тасдаж идтий. Сагруулаа ичл. Урин чи юм амттай л үү? Энд юу юм бэ? Шингэн сүүний цэцгэлтэй зэрэг ийм ямар эсэглэн байдаг лүү. Энийг намаа жоохон байхад 250 төгрөг гэдэг байсан. 250 төгрөг. Одоо хэд басныг сайн мэдэхгүй байна. Эний амтын гэхдээ бараг мартчихжээ. Одоо идсэн чи бараг зүгээр өмнө идчихээгүй шинэ юм идэж байгаа юм шиг мэдэмж төрж байна. Гэтэ энэ бол гоё юм. 10-аас 9. За биш ээ 10-аас 10 л гэж олж ийд. 10-аас 10 100 За дараачийн зайрмаг бол айгүй арманчиг зайрмаг заяо. Энэ бол доторхон зүрхийн хэлбэртэй. Гэтэ жоохон зүрхэн жоохон мяа гэдэг байхгүй юм. Йоо, хүү энэ зүрхэн гэхдээ хөөрхөн байсан юм. Ямар мяа байдгийг. Энээс илүү гоё зүрхтэй зарим гэж юу байсан юм. Эний амтыг бол бараг мартцсан байна шүү. Энэ бол одоо бол би идэхээр зарим биш байна. Одоо л жоохон амт нь нэг гоё биш. Зүрхэн амар гоё амттай байна шүү дээ. Энэ зүрхийн л идээд амар юм байна. Энэ одоо цагааны навч хаяа тэр чигтээ зүрх болгочихвол яа тийм тэгвэл гоё амттай юм шүү. 10-аас 7 6 оноо өхөр байна. 6 гэдэг чинь 60-60-таа D гэсэн. Уг нь засхныг бичсэн юм аа гэсэн чинь бичигдээгүй. Засхан нэрээ амт чанараа алдаагүй байна. Тэгээд ёо ингээ хоёр дахь ярих гэсэн чинь ямар гомдмоор юм бэ? Ямар гоё аракшн гаргалаа. За. Маа жоохон байхад 750 төгрөг гэдэг байсан. 750 билүү 850. Энд чинь үнэтэй заримд ордог байлаа хөө. Энд ч одоо дандаа 250 заримыг авч иддэг. Надад 750 заримыг бол үнэхээр үнэтэй байдаг гэсэн. Одоо хэд болсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч 750 төгрөг бол үнэхээр too expensive. Expensive for me guys. Амаасаа 10-аас 10 оноо өгсөн за. За дараагийн заримыг болохоор Сирок байна. За Сирок бол яачгүй амар гоё амттай заяа. Үнэхээр гоё амттай. За Сирок бол үнэхээр гоё. Маш гоё заримыг. Сирок дуртай хүн байна уу? Комент бич. Би бас дуртай хүмүүсийнх нь нэг шүү заяа. Гэхдээ энэ жимстэй хөлбөр нь яг ингээ голдоо жимстэй тэр хөлбөр нь бүр илүү гоё. Энээсээ гоё. 10-аас 9 эртээ өглөө. Дараачийн заримг болохоор энэ үзэмтэй аарц байгаа. Би гэхдээ энийг яг үнэнгийн хэлэхэд багадаа бол бараг иддэг байсан заяа. Тэгээ зүгээр яг олон жил ингээд нүдэнд харагдаад байгаа болохоор авчлаа. За харагдах байдал бол ингэж харагдаж байна. Манай үзэмтэй аарц.
Энэ жоохон архины холцтой юу? Одоо энэ үзмэн гарч ирж энэ үзмээс наазаа. Яна энэ айрэг шиг амтагдах юм. Би бол энэс идэхгүй мэнэ. Хаяадаа л нэг жоохон айрэг мэрэг уумаар санагдвал идчихвэл зүгээр ли. 10-аас 5 буюу 50-тай. Эп гэхэр жоохон муухай сонсогдох байх юм. За 10-аас 7 буюу 70-аас өглөө. Анх удаа баг оноогоо өөрчилж үзлээ шүү дээ. Уг нь л өмнө шууд л хусдаг гэсэн. Одоо Монгол бүтээгдэхүүнээс 50-тай эп мэп гэхээрээс хэцүү маа хөрхий тэгээд. Чи бас манай монголчууд л хийж байгаа шүү тийм үстэй. За хамгийн сүүлийн зармиг бол Бамбартагийн хайрыг хямдхан хувилбар нь энэ араа бүтээгдэхүүний энэ араа битүүмчин задарсан байсан биш. Энэ задарсан байсан болохоор юм сонио амттай байгаа юм бах та. Бүтээгдэхүүний сав багалгаа бодол нь задарч үгүй юу та бүхэн минь сайн үзчихэж авч байгаарэ. Энэ сав багалгаа бодол нь задарсан байсан болооч тэрөө амир жоохон сонио амттай болчихжээ. За гэтээ энэ бол уг нь гоё штэ тий 10-аас за 77 буюу 70-аас өглөө тий мэдгүй сая юу идчихвэ нэг тийм сонио одоо хоньны мэдгүй нэг тийм шээс амтагдах юм жоохон муухай илчгүй заа. Йой саяны хайлуулсан заримгуудаа бүгднгийн сайхан хөлдөөгчөндөө аваачаад хийжлээ. Ямар ч байсан Тайсон би бол багада иймэрхүү заримнуудыг идэж өссөн байна. Та нар ч гэсэн багада идэх дуртай хамгийн идэх дуртай байсан заримг чи юу байсан бэ? Комент хэсэгтээс бичиж Тайсонтойгоо хуваалцаарай. Бичлэгийн маань энэ үртэл үзсэн. Үзэгчид та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ та бүхнийгээ бүгднгийн тврийг би өнөөдөр амар жаргалтай байгаа болохоор та бүхэн ч гэсэн гоё энерги өгсөн байх гэж найдаж байна. За тэгээд концерт дуслаа. Конец фильм. Баярлалаа баяртай. Яарал дарна, дарал хөлдөн, хөлдүүлөх нь өхөл огч нь. Баялаа баяртай. Хайртай шүү. All my time I'm waiting you to answer the phone. Nothing seems to happen but the last stage is gone.